Yes. Би чадсан шүү. Ямар ч гэсэн персентэж оруулаад ирлээ. Ингээд бүтэн хуудасаа гаргаж ирээд. Ихийг болох юм байна. Энэний өчрийг л олох гэдэг юм байна. Энэний өчрийг л олчвол бүтэн оруулж иж болохгүй гэсэн. Болно. Тэгээд гүйлэх тэр жижигхэн харагдаад идэг тэр дүрсэн. Ингээд одоо гэхэд дараагийн дүрс дараагийн хуудас орж ирлээ. За дараагийн хуудас орж ирлээ. Ингээд чи мөнгийг удирдах байна уу? Мөнгө чамааг удирдах байна уу? Чиний амьдралын шийдвэрийг чи гаргаж байна уу? Чиний амьдралын шийдвэрийг мөнгө шийдэж байна уу? Чи мөнгөний ноён уу? Чи мөнгөний зарц уу? За асуултын хариултыг хамтдаа олцгоё. Шийдвэрийг хамтдаа олцгоё. Шийдлийг хамтдаа олцгоё. Хэрвээ асуудал байгавал чиний сэтгэл зүйн саксоват түүнийг устгана. Харин минийх бол биш. Тэнийг санал болно ойлгоо. Хүний сэтгэл зүг хүн удирдна гэж хизээч байдаггүй. Хүмүүс удирдуулж байгаа шиг санагддаг баг. Хин нэгэн жанжин ч юм уу зэргүүдээ удирдна. Гэхдээ тэд нар удирдуулах сайндаа удирдуулаагүй. Тэднэрт удирдах тийм удирдах ширхтэй байгаа болохоор сайн дурандаа тэнийг дагаж байгаа болохоос биш. Тэр жанжин тэдний удирдаагүй байхгүй юу? Тэгэхээр чи ч гэсэн мөнгөө бас удирдах болох ёстой. Ер нь бол ийм л байна. За тэгээд дараагийнх нь цалин асуулт байна. Нэг асуулт байна. Цалин ормогц дуустав. Хайцсан мэддэхгүй. Өөрөө ч юунд үрснээ мэдэхгүйгээр алгуулдаг. Дараагийн асуулт. Дараагийн асуулт байна. Мөнгөний төлөө дургүй ажил хийж байна. Чи мөнгөний төлөө дургүй ажил хийдэг үү? Яадаг вэ? Асан дүрлцсэн тийм гал халуун хүслээр биш. Мөнгө орлох шаардлага улмаас асан дүрлцсэн тийм гал халуун хүслээр биш. Зүгээр л мөнгө олох шаардлагын улмаас ажилдаа явдаг. Дараагийн асуулт. Мөнгө байхгүй гэсэн үг чиний амнаас байнга гардаг. Энэ нь ажил дээрч, гэртеч үргэлжид бодогдож яригддаг сэдв. Дараагийн асуулт. Асуулт. Одоо дүгнэлт гарсан. Хэрвээ тийм бол магадгүй чи мөнгөний зарц биш. Мөнгө чиний зарц биш. Харин чи мөнгөний зарц байж магадгүй. Чи мөнгөний зарц байж магадгүй. Иймээс байна. За ер нь бол мөнгө бол хоёрдмал үйлдэлтэй зүйлтэй. Яг өгтөө бол мөнгө сайн ч биш, муу ч биш. Мөнгө зүгээр л хэрэгсэл санхүүгийн солилцооны хэрэгсэл байна. Хүмүүс
мах авахын тулд нэгэн тал авахын тулд тэднийг ямар нэг зүйлийг солилцох хэрэгтэй. Гэхдээ мах авах хүнд талах хэрэггүй гэж болно шүү дээ. Талахтай хүнд харин мах авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо яах вэ? Энэ хооронд чинь асуудал үүснэ. Тийм учраас ямар нэг хэрэгсэл бий болгосон баггүй. Тэр нь мөнгө. Энэ бол зүгээр л мөн төрөлхтний бий болгосон солилцооны санхүүгийн солилцооны үүрэг гүйцэтгэдэг тийм хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш. Мөнгө яг дангааруулвал тийм сайн ч биш. Мөнгө ч биш. Тэгэхээр чи мөнгөтэй яаж харьцаж чинь мөнгө чамд тийм л нөлөө үзүүлнэ. Муу харьцаж байгаа бол муу нөлөө үзүүлнэ, сайнаар харьцаж байгаа бол сайн нөлөө үзүүлнэ. Им яад им хорч болж чадна. Им бас эсэргээрээ имч болж чадна. Тэр мөнгө яах вэ? Эрх чөлөөч өгч чадна. Чамд боолж чадна. Тэр мөнгө яг дангаараа бол ямар ч хүчгүй л дээ. Хүчгүй, нөлөөгүй хүн хийсвэр нөлөөгүй хийсвэр төрөлхтний бүтээсэн зохиомл зүйл баггүй юу? Хүний сэтгэлгээнээс үүдэн тийм хоёрдмал үүрэг гүйцэтгэдэг. Хүчрэг болон гэдэг баггүй юу да. Хүний сэтгэлгээнээс үүдэн хоёрдмал үүрэг гүйцэтгэдэг. Хүчрэг зүйл болж хоёрдгийг баггүй юу? Тэр хүний амьдралыг тийм хүмүүс жуулгаж чадна, жаргалын жуулгаж чадна. Тэгээ чиний хамгийн гол нь юу вэ? Чиний мөнгөтэй хайрцаг сэтгэл зүйн сахлавтаас тийм шалтгаалж чиний амьдралд нөхөр эсвэл дайсны үр гүйцэтгэдэг тийм нөхөр юм эсвэл дайсан болж байдаг байхгүй юу? Тэгэхээр чи өөрөө сэтгэл зүйн сахлавттай болох хэрэгтэй. Эхлээд мөнгөтэй болно. Мөнгөтэй болохоос амархан ямар ч аргаар мөнгөтэй болж байгаа юм шүү дээ. Ихээсээ өмнө чи одоо чигсэн оройтой үлдээ. Ер нь зүгээр эхлээд сэтгэл зүйн сахлавтаар бий болгож байгаа. Тийм бол чи мөнгөтэй харьцах ямар ч асуудалгүй. Чиний ширээн дээр мөнгө байжсэн ч тэр үлдэхгүй байж л байна. Мянган жил болсон ч байж л байна. Тэгвэл анхандаа бас тийм байсан. Тэр хүмүүс шиг тэгж үлдэх байсан. Мөнгө байвал тэгэл ерөөсөө энэ үүрэг ёстой юм шиг байна. Зориулттай юм шиг тийм ерөөсөө ойлгож байсан л юм.